Миний нэрийн Намжиг гэдэг би 11 настай Шинзо Билэг гэдэг сургуульд сурдаг. Өглөө бүр ирсэрх амир хүчтэй аадууд нь чанга хоёр том толгой ирж байна. Тэр босгоо танаа намайг дагаад амьдрал хөгжсөн удаа завчилаа фул сурталх сэтгэдээ дэж өвөө маавэ жахихтэй. Би харин 1-р ангиас эхэлж дуулсан байгаа. Хипхоп гэвэл би яг 4 настай хахад эхэлж өөрөө тэгж зохиож худлаа дуулж исэн. Тэгтээ гайгүй. Тэгээд цаашаа авьяасан монголчууд сонирхолтой санагдаад хипхопоор явахаар шийдсэн. Ямар төрлийн дуу дуулах гэж байна? Хипхоп төрлийн дуу. За бодоолгороо. Йоо! Одоо дуулах гэж байна бодоох тагуулсан бүгд хараа даашаа. Надад багш байхгүй би автагаа бэлддэг. Маш олон хугацаанд бэлдсэн. Бараг 1 сар. Аав хипхоп сонирхдаг. Надад бүх аян маань зохиож өгч байсан. Хэрвээ сурчвал амархан үг дээрээс нь хэмнэлээ сайн сурах хэрэгтэй. Би урлагаар хичээлнэ. Гэхдээ би өөрийнхөө хүүхдийн зургийн мэрэгчлэн гэдэг карьераа өргөсөн. Одоо зургаар хичээлсний онцлог нь гэвэл анхаарлаа төвлөрүүлж дээрээс нь тийм баялаг сэтгэлтэй болгодог гэж би бодож байна. Эмэгтэй хүүхд хипхопоор хичээлдэг гэхээр манай надад зүг зүгэрлээдэг. Чөлөө цаг бол өөрийнхөө зургийн чадварыг хөгжүүлдэг. Би хөл бөмбөгийн дуртай. Гэхдээ хөл бөмбөгийн дугуулсан тавьдаг. Одоо Cactus гэдэг нэртэй хамтлагтай болж байгаа. 3 гişэ те. Охтын хамтлаг юм уу? Тий, надтай нийлээд 4. Одоо ер нь бол хамтлага байгуулах дээр бараг болцсон, ая болцсон. Одоо клип хийхэд болно да. Хамгийн хэцүү байсан дуу одоо үндэсний телевизээр гарч ирсэн нэг Believer гэдэг дуун дээр хоолойгоо ашигласан хэцүү байсан. Хоолой их өвдсөн. Тэр үед би бас их дуулж, ичгүй их хашгирч бас амар ханиагаад байдаг байсан. Хичээл дээр бол амархан байсан. Том зураг толгой данхалцсан. Том зураг хамар шаалталцсан. Өглөө бүр ирсэрх амир хүчтэй аадууд нь чанга хоёр том толгой ирж байна. Тэр Одоо химэлийг нь сонссон байхад бүх юм амархан гэж би сая хэлсэн те. Тэгэхэд сая би тэр үед химэлийг нь мэдэрсэн. Тэгээд химэлээрээ дуулахад илүү амархан байсан болохоор чадсан. Эхлээ сонсохоор тийм нэг амар гоё ай шиг мэдэгдээд дээрэс нь химэл нь амар гоё таарсан болохоор гоё санагддаг. Дуу дуулж явахдаа би зүгээр тийм аз жаргалыг мэдэрдэг. Эхлээд нөгөө нэг дуулж муулахтай жоохон сандардаг. Тэгээд аав дуулахтай битгий сандраарай. Тэгээд чи чаднаа гэдэг би амьсгал аваад зүгээр ойлгоо. Би өөрөө анх зохиодгүйсэн. Зүгээр толгоонд орж ирсэн худлаа англи өгнүүдийг л яадаг. Тэ англиэр хөгжүүлээд Оксфордод сурахыг хүсэж байгаа. Одоо тэгээд би ер нь дундаа алдаад малтжуул жоохон гоё нэгэлдэг. Тийм юм дээр жоохон алдчихвал тэгээд тийм жоохон муудаг. Аав надаа тийм урам өгдөг. Тэгээд аав намайг энэ дуугаа дуулахаа бэл эсвэл чи нэгүрээ ингэж яваад гоё дуугаа дуулаа карьер эхлүүлэх гэд тэгэнгүүт тэгж надад урам өгдөг. Үеийнхэндээ хандаж би одоо чи нэг дуртай юмараа хөгжүүлээд тэргээ амжилт олох төлөө хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.